Та байнга л ядраад байна уу? Цайр. Магний. Кальцаар баяжуулсан Dr. Water. Эрүүл мэндийн ус. Эрдэсийн нөхөн. Water Bad Better. Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй. Таны мэдхүйр хэлээр өрөөтэй Занга ТV-гийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар дэлхийн түүхийн эртний грекийн иргэншлийн талаар оролт ярина. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Доктор Water, эрүүл мэндийн ус хамтран ажиллаж байна. За өмнөх дугаар дээр хоёулаа эртний Персийн гүрэн иргэншил. За ер нь бол орчин цагаагаар бол одоогийн Ираны нутаг дээр оршин амьдарч байсан эртний Персийн одоо соёл иргэншил, шашин, за ёс зүй тэдгээрийн талаар нэлээд ярьсан бол өнөөдөр хүн төрөлхтний урлагийн их, философийн их, за мөн дээрээс нь улс төрийн одоо үндэс сэтгэлгээний их болсон эртний грекийн талаар эхлэхээр энд ингээд сууж байна. За үзэгчд маань бол эртний грек гэхээр бол бүгдээрээ өөр ингэсэн ойлголттой болсон байгаа. Магадгүй грек гэхээр хамгийн түрүүнд Зевс бурхан толгойд орж ирдэг ч юм уу, Геркулес ч юм уу. Тэдгээрээр бид нар грекийг бас их сайн мэдж байгаа. Тэ. За эртний грекүүд. За одоо хоёлаа бараг ер нь яачлаа шүү дээ. Хүндрэлтний иргэншлийн түүхийн 4000 жилийн иргэншил дээр ирж байна. Хойлоо 6000-аас явсаар хагаад 4000 дээр ирж байна. За энэ бол эртний грекийн иргэншил бол ер нь шолоохоо хэлэхэд 4000 жилийн иргэншлийн агуу түүхийг хүндрэлтэнд бол биччихсэн. Тэгээд энэ юу юм аа? Энэ грекийн иргэншил ерөөсө 19-р зуун хагас хүртэл ерөөсө судлагдаагүй байсан. Тэгэхээр хүндрэлтэн бараг ер нь 1850-ад оноос хойш буюу 19-р зууны дундаж үеэс хойш ер нь бол грекийн иргэншлийг маш сайн судалсан байна. Тэгээд археологчид хамгийн түрүүнд энэ археологоо хийж байхдаа Микений археологийн олдвор гэж олж авсан. Микений үед бол ер нь хүрэл зэвсэгтэй. Тэгээд энэ археологийн булш нь бол их чамин гоёмсог урлагийн байдлаар одоо чимсэн мөн алтан баг өмсөлсөн. Тэгээд бас их тухайн үеийн одоо грекийн мөнгөн зоос юу гэдгийг их л тийм чам булш олцсон л доо. Тэгээд дараад нь энэ булшийг үргэлжлүүлээд малтлаг хийгээд энд Микений соёл байсан юм байна. За энэ бол ер нь бол манай эртний өмнөх 5 дугаар мянган жил. Бурхан минь одоо балж ил байна л да. Тэгээд Агропол хотыг бас нээж авсан байна. За энэ грекчүүдийн газар нутаг бол одоогийн Балканы хааг дээр оршдог. Тэгээд уулархаг, заримдаа тал хөндий бий, газар нутаг нэг тийм чулуурхаг. Бие биенийг харсан ойрхоноос их амархан харж болдог арлуудтай. Тэгээд энэ одоо Балканы хаагийн газар нутаг дээр чинь эртний дооричууд нь одоо нүүж умар зүгээс нутаглаж ирсэн. Хойгуура болохоор зэрэг энэ одоо хойд грек уулархаг Апеннины одоо энэ их уулс шүү дээ. Балканы их одоо уулс чинь ингэж явж байгаад Апеннины яг Италид байгаа. Энэ Балканы их уулархаг нутаг болон энэ далай тэнгистэй холбоотой зүүн талаараа бол Ионы тэнгис. Тэгээд баруун тишээгээ болохоор чинь зэрэг одоо ингээд баруун тишээ баруун өмнөхөр зэрэг газар дундын тэнгис гээд ингээд яваад өгч байгаа юм л та. Тэгээд энэ Фермопелийн хөндийгөр одоо дундад грекийн зааг гарч ирдэг. Урагшаага бол одоо ингээд арлуудтай. Грек их олон арлуудтай. Тэгээд энэ дооричууд ч болохоор зэрэг Микенчүүдээс соёлоос их доогуур байсан. Яванда Микений соёлдоо автаад тэгээд өөрсдийн гэсэн хот улсаа байгуулад одоо Фив хот, Спартан, Спартын хот улс, Афины хот улс гэдэг ингээд одоо их олон хот улсууд ингээд полисууд ингээд Грект ингээд үүсчихсэн байна.
Тэгэхдээ хүн төрлөختөнд бас нэг тийм одоо тодорхойлон хэлэх юм бол эртний Грекийн домог зүй талаасаа бас их маш олон тийм домог зүй байдаг. Методологи гэх тээ. За ийм юм байна. Харин энэ Грекийн ард түмний аж байдлыг ингээд амьдралыг нь үзэх юм бол грекчүүд энэ газар тариалыг хэрхэлдэг. Хадрах газар нутагтай байдаг болохоор ямаа их маллна. Ямааны сүү, ямааны өрөм, бараг хоормог тийм ээ. Тэгээ бас нөгөө талаараа арваа ургадаг. Улаан буудаа ургуулах юм бол газар нутаг нь бас хэцүү. Грекийн өвөл хүртэл ширүүн бороо орно. Грект бас газар хөдлөлт бас болно. Тектоник хавтангийн бас одоо тэ хоорондын уулзур зааг бас их байдаг. Тийм болохоор зэрэг энэ Грек бол ерөнхийдөө дулаахан цаг агаартай. Өвөл нь бас бороо ороод байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд замдаа заримдаа бүр гам болно. Гол ус нь ширэгдэг болохоор алс хол явж байгаа анд найзыгаа өөр хүүхдээ үдэхдээ цэнгэг устай газар очиж цангаагаа сайхан тайлаараа гэж грекчүүд ингээд өрөөдөг байсан байна. Тухайн үедээ бол тэр чинь яаж юм? Энэ физик газар зүүн өөрсдөндөө оногдсон газар нутгийн байршлаас болж альваар түмний соёл бас ингэж үүсэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь Грекийн уул уурхай хэрвээ сонирх юм бол одоо энэ мөнгөний орд төмөр одоо цайрч гэдэг юм уу? Одоо тийм ашигт малтмалын хувьд бол тиймэрхүү. Гэхдээ грекчүүд 3 дугаар зуун хүртэл бол ер нь хүрлээр юм хийдэг байсан. Хүрлээ хэд давхарлаад ингээд одоо газраа хагалдаг ч гэдэг юм уу. Бас ер нь өөрсдийнхөө хувцс хунарыг одоо цаг агартагаа тохируулаад нэг сайхан бүс бараа майланга нөмөрдөг ч гэдэг юм уу. Грекчүүд ер нь бол торгыг хэрэглэхгүй, майлангыг хэрэгжилж байсан. Торгоч нь сүлд хятадаас л Персээр дамжиж ингэж ирж байгаа юм л. Тэгээд Грекийн ард түмэн Чедун жимс, мөн Чедун жимсний тос одоо оливь тийм ээ. Энийг хоол ундандаа хэрэглэнэ. Шар будаах шаан, арван гурилаар хийсэн гамбар идэн ч гэдэг юм уу. Энэ Грекийн ард түмний үндэсний хоол яваандаа ингэж газар тариалан одоо хөгжснөөр ингэж эхэлж байгаа юм. За тэгээд грекчүүд дээр үедээ бол одоо өөрсдөө бурхан шашин гэдэг одоо өөрсдийн тэнгэр дугуурна. Тэгээд одоо аянга буунч гэдэг юм цахилгаан цахин үер болно заримдаа гам болно. Тэгэхээр энэ дээд тэнгэрт одоо нэг л айхтар бурхтыг бид нэр хэрэгнүүлсэн учраас бид ингэж зовж яваа юм байна гэж тухайн үед амьдарчсэн Грекийн ард түмэн эндээ бол итгэж эхэлсэн. Тэгтээ ер нь Грекийн эртний иргэншлүүдийн түүхийг судлахаар ер нь дандаа байгалийн гамшигт дандаа нэрвэгддэг улсууд байсан тийм. Байгалийн гамшигын ард одоо хүндрэлт нь одооч гарч чадахгүй шүү дээ. Энд тэнд газар хөдлөлөө, галтуул дэлбэрлэлээ ч гэдэг юм уу тийм ээ. Хой салхи боллоо, хар салхи боллоо, далайн шуурга боллоо гэх дээрээс одоо хүндрэлт нь байгалийн хүчний өмнө одоо ер нь хүч мөхс шүү дээ. Тэгтээ яаж юм? Дээр л нэг нөхөр битмас гисгээгээд ийна гэж ингэж ойлгож байсан байна. Тийм болохоор зэрэг грекчүүд бол ер нь бол манай эртний өмнөх 1000 онд төмөр боловсруулж эхэлж байсан байна. Тэгээд ер нь далайн айлал бас их хийдэг. Гэхдээ их сонио. Далаагаар аялахдаа ганцхан далбаатай нэг том модон урт завшиг юм хийж байна. Тэрүүгээр аялаад дараагийн арал дээр очино. За Чедун жимсний тос байна. Чи Чедун жимс надад шар будаа өгөөч гэдэг юм уу? Надад арваа өгөөч гэдэг юм уу? Одоо худалдаа арилжаа хийж байгаа шүү дээ. Өдрийн цагаар яваад шөн далайн татлаг төрлөг ихсдэг болохоор зэрэг заримдаа тэр арлууд дээр хончих тохиолдол их байдаг. Грекүүд. За тэгэхээр чин зэрэг энэ Грекийн далайн аялал бол ер нь шолоохон хэлэхэд бас хугацаатай байж. Өдөр шөнөгүй явдггүй байсан байх нь шүү дээ. Мөн өдрөөр л явдаг байсан. За тэгээд энэ хөдөө аж ахуй маш сайн хөгжсөн. Грекчүүдийн энэ одоо хөдөө аж ахуйн хөгжил бол бас мөн гар урлал
тэнгис далайн худалдаа буюу Ионын тэнгисийн худалдаа маш сайжруулсан. Тэгээд явандаа газар дундын тэнгисийн худалдаан дээр грекчүүд финикүүдтэй бүр өрсөлдөж финикүүдээс ч ихсэн давсан. Финикүүд ч яг тухайн үед Персийн мэдлэлтэйсэн болохоор грекүүдтэй худалдааны давуу эрхээ нэх барьж чаддаггүй ч. Тийм болохоор зэрэг энэ газар дундын тэнгисийн худалдааг бол грекчүүд маш сайн хийжсэн байна. Тийм болохоор эртний грекийн түүхэн бичлэг дандаа энэ бурхан шашинтай холилдсон байдаг учраас энэхүү бурхан шашныг нь одоо энэ агуу их тийм домог зүг нь сохор найрагч Хомер бичсэн. Тэгэхээр энэ үеийн түүхийг манай эртний өмнөх 11-ээс 9-р зууны энэ үеийн түүхийг грекийн түүхэнд Хомерийн үе гэж бичигдэж байгаа. За тэгээд энэ Хомерийн үеийг ингээд сайн судлах юм бол үлгэр домогт итгээд байгаа юм шиг. Хитрхи их одоо дэгсдүүлсэн фантаз, уран панаал гэдэг юм ингээд байдаг л да. Гэхдээ энэ болгоныг нь өөрөө ингээд сайн судлах юм бол хасаад харин энэ дундаас тухайн үеийн грекийн аж амьдрал эртний грекчүүдийн тийм ээ Хомерийн үеийн грекчүүдийн аж амьдралын талаар маш сайн ойлголттой болно. Яаж далаагаар явсан бэ? Мөн яаж далаад худалдаа хийж мөн дайтж авба грекчүүд. Тухайн цаг үеийн бас дайн байлдааны нийгэм их шаарддаг. Газар тариалан булгацалдаж маш их байлтна. Тэгэхээр грекчүүдийн дунд шулуухан хэлэхэд тэгш бус харьцаа Хомерийн үед бол ер нь үүсч эхэлсэн. Хомерийн үеийн энэ үед сурвалжтнууд гарч ирсэн. Сурвалжтан хүмүүс. За ингээд энэ сурвалжтан хүмүүс нь гарч ирээд дараад нь жирийн тариач ард түмэн худалдаачин гэж үзнэ. Ингээд дараад нь боолчуд гэж гарч ирнэ. Тийм болохоор зэрэг хүү нэгдлээс салж боолын нийгэм рүү шилжсэн үеийг одоо Хомерийн үе бол маш сайн харуулж байгаа юм. Тэгэхээр энэ одоо энэ юу юм л да. Эртний одоо грекчүүдийн тэнгэрүүдийн домог. За энэ тэнгэрүүдийн домгийн талаар одоо ингээд эртний грекийн Хомертай ингээд танилцж болно л доо. Тэнгэрүүдийн домог. За энэ олон жилийн өмнө тоологдошгүй их мянганы тэртээд гэж одоо эхэлтийн. Уран химэх тэнгэр бурхан гэдэг. Уран гэдэг нь одоо эртний грекээр тэнгэр, Ураниус гэдэг нь тэнгэр гэж байгаа. Гея химэх газрын бурхан гэж байгаа. Гея гэдэг нь одоо газар л та эртний грекээр. Юм хүм ингээд замбраагүй байж байтал уран гэж салж Геяга салгаж авч ягаад энэ хоёр хоорондоо нийлж байгаад дэлхийн ертөнцийг бүтээж уран ертөнцийг тэр чигээр нь хумин авч эцэг тэнгэр болон одоо ингээд тэнгэр болж хувраад Гея газар дээрх болгоныг бүрэлдэн бий болгоод дундаасаа энэ хоёр нарыг төрүүлжээ. За яг ингэж байгаа. Энэ одоо энэ сансар судлал астроном хараахан үгүй байхад эн чинь домог судлаар ингэ явж байгаа. За ингээд нарыг төрүүлсний дараа титануудыг төрүүлсэн. За титанууд нь бол их аврах том биетэй. Бараг ер нь одоо юу юм бэ тийм ээ? Юунд ч үл дийлдэхээр ч гэдэм юм уу? За тийм хүмүүс одоо хүмүүс ч гэдэг бурхад байсан гэж үзээд байгаа юм л да. За тэгээд энэ титануудын энэ аврах том биеийг одоо ингээд үзэж яхад нөгөө титанууд маш их тийм догшин хоорондоо тэрсэлтэн байлтахын хажуугаар бас ер нь газар дэлхий буюу Гея хийгээ эзэгнэн захирч эхлэхээр зэрэг Ураниус титанд хаан ширээгээ булаахгүй тулд одоо тэнгэрийг захиран дээрээс нь харсан гэж үздэг. Титануудын тулдаанд хоорондоо тулалдсан болон ер нь одоо энэ титанууд нь хоорондоо тулалдж байгаа юм байна л да. Тулалдахад хамгийн отхон дүүн. Одоо энэ титаник одоо энэ ертөнц дэлхийг одоо титанууд болохоо байлгах юм байна гэд Ураниус газард орох гүн шоронд 20 жилдээ. Гэтэл титануудын хамгийн ахмад ах нь удирдагч нь Кронос нөгөөдүүлээ удирдаад цөмөр эргэж хилээд болъё. Дураараа бай. Алийн болгон
эцэг эхийн шоронд байх. За ингэж гарч ирж байгаа. Энэ цаагаараа грекүүдийн сэтгэлгээнд юу гэсэн бэ гэвэл өнгөлт орчлон үзье, өөрийн чадлыг сорий, эцэг эхийгээ бараадад амьдраад ах нь бидэнд хэрэггүй гэсэн тийм грекийн домог зүй энэний цаана бас нуугдаад байгаа юм л да. За ингээд титанууд ингээд бослог гаргаад ингээд одоо газар дэлхий далайн ертөнцийг одоо эзэгнэн гээд яг ингээд хамгийн баг дүү Зевс энэ титануудын тулдаан хоорондоо тулцсан тулдаануудын донд ялаа гараад ирж байгаа. Ингээд Зевс өөрөө би эцэг тэнгэрийн байр суурьнд очноо гэд дээд тэнгэр лүү залран тэнгэр аянгийн бурхан болж одоо аянга цахилгааныг эзэгнсэн гэж үзэж байгаа. За ингээд өөрийн гэргий Хера огторгон эзэн бүх огторгууг ингээд захирч байгаа. Одоо Хера бурхан одоо энэ шөнө болохоор зэрэг дээшээ од мичтийг хараал тийм ээ. Эсвэл өдөр дээшээ хараал одоо нар сарын одоо нарыг хараал. За Хера бурхан өнөөдөр хэр тайван байна ч гэдэм юм уу тийм ээ. За ингэж үзэж байгаа. За ингээд өөрийн дүү Хайдесийг чи газар доорх ертөнцийг захир гэж хэлсэн байна. Одоо нэгсэндээ тамийн бурхан Хайдес. Тэгээд өөрийн бас нэг дүү Посейдоныг болохоор зэрэг далайн тэнгисийг захир. Ингээд энэ Зевс бурхан, Гера бурхан гэдэг одоо хаан бурхан, хатан бурхан ба штэ. Энэ хоёрын дүү. Тэр яаж вэ? Тэнгэрийг тэнгис далайг газар доорхыг захирдаг гурван тэнгэр, гурван ертөнц. Энэ болгоныг бурхад хуваарлан авсан гэж грекүүд ингэж үзэж байгаа юм байна. Энэ бол одоо тухайн үед шүтэгдэжсэн грекийн шашин л да. Одоо бол байхгүй л да. Одоогийн грекүүд чинь Христосын шашинд ороод ингээд сүулдэ ингээд байхгүй. Одоо энэ шашины үзэл бол байхгүй болсон. Тэгээд энэ одоо хэлхэл юм бол энэ Зевс тэнгэрийг одоо бүгднгийн ингэж захирч байхад нь хэн ингэж одоо тэ эрх мэдэлтэй ингэж болгож өгвөө Зевс тэнгэрийг. Зевс тэнгэр бол өөрийн хүчээр, өөрийн дураар, өөрийн бүхнийг ингэж одоо байгуулсан гэж одоо үзэж байгаа юм л да. Нэвтрүүлгийн дундуур доктор Батар таны эрүүл мэндийн цангаа тайлагч, цайр, кальц, магний баялагтай доктор Батарыг ууж эрч хүчээр дүүрэн байгаарай. За ингээд дараад нь Зевс тэнгэр болон Хера бурхан хоёрын дундаас нэгэн агуу хүмүүн төрөлбөө одоо бас нэг бурхан төрсөн. Түүнийг Херкулес гэнэ. Орсоор Геракл гэдэг юм. Ол нь Херкулес. За Херкулес бол өстой бүхнийг дийлнэ. Пегасус гэдэг далавчтай морой унан тэ муу болгоныг даран ингээд явдаг. За энэ бол Херкулесийн талаар бол их тийм домог бол зөндөө гарч ирсэн байгаа. Нэгэн арслан хурж ирж зөндөө олон хүмүүсийг алж чадаад байхаар зэрэг 20 ирч чадaltaй хүн дийлхэн аргагүй бороохой гэдгийг одоо тэ шийдэн бороохойг Херкулес барьж яваад нөгөө агууд нугтцсан арслантай тулалдан арсланг одоо бороохоогоор цөм цогж алснаар нөгөө нум сумар харваад байдаг хүмүүс арслангийн арсыг нэвтэлтгүү. Тэгэхээр зэрэг бороохоогоор нь өстой нөрө бяц цогж алаад арслангийнхаа архийг одоо арсыг нь өвчөөд өөртөө хуйг дуулга хийж нөмөрсөн. Одоо энэ одоо Херкулесийн одоо талаар их олон домог одоо хомоор битсэн байдаг юм л да. За тэгжэл намаг шалбаагтнаас могоо гарч ирээд хүм малыг идээд болж өгөхгүй болохоор зэрэг Херкулес тэр могоотой нь очиж тулалдаад толгойг нь цавчхад оронд нь ургаад болж өгөхгүй болохоор зэрэг нэг найзаа дагуулж ирээд гэж бас битсэн байгаа. Тий бас нөгөөх нь нөгөө гартаа улаасгсан төмөр нэг гартаа хүч хурц илд бариад цавчаад урхаас нүм түлдэм байл л да. Тий. Толгойг нь зах толгойг нь ингээд ургуулахгүй гээд ингээд хайраад байгаа шүү дээ. За ингээд сөнөөсөн. Ийм болохоор зэрэг Херкулес бурхан бол маш том биетэй бөгөөд бие чадал булчин бүх одоо булчин шүрмэсэнд өв тэгж хөгжсөн царай зүс сайтай сайхан сэтгэлтэй одоо ийм бурхан байжээ гэдэг ингээд ярихаар грекчүүд дотроо ямар хүнийг дээдэлж байна. Эр хүний шинж чанар нь яг юу юм бэ? Херкулес шиг болох юмсан гэж одоо тухайн үеийн грекүүд бас хэлдэг шалтгаан. Херкулес ч гэсэн бас их ажилсаг. Тэр авраг юуг дараад амтныг дараад
соёогоор нь газар анжис хийгээд газар хагалаад өөрөө тариагаа тариад гэл тийм ээ. Ийм юм болно. За ингээд одоо Hercules чинь дараад нь нэг сайхан жимсийг амьдралын аз жаргалыг бэлгшээдэг нэг сайхан жимсийг авах гадаад очдог. Алс өрн зүгт тэр жимс саадан дургад юм аа. Тийшээ очисон хинч буцаж ирдгвэ гэж хэлдэг. Тэгээд ингээд очисон чинь тэнгэр газар хоёр нийлцсэн байдаг. Одоо тэнгэрийн хаяаны талаар ойлголт. Тэнгэр газар хоёр нийлцсэн байдаг. Тэгэхээр тэнгэрийн хаяан дээр очиход тэнгэр газар хоёрыг нийлүүлэхүн тулд Атлант бурхан буюу Атлант титан тэнгэрийг ингээд баган шиг ингээд түшээ зогсчдаг. Одоо газар дээр унгаахгүй гээд. Тэнгууд нь би тэр сайхан шидэд жимсийг авах гэсэн юм аа. Чи чадахгүй. Би л чадна гэж хэлдэг. Нэрээ хинч очсон очиж чаддаггүй, авч чаддаггүй. Тэнгууд нь Атлантаас шийдвэл аваад өг гэсэн чинь чи миний оронд байж. Тэнгэр барай зогсож. Тэнгэр тулаа зогсож байдаг. За ингээд салсан чинь Hercules бүр нуруунд дээр нь тэнгэр нураад тэгээд өвдгөө хүртэл газар шигдээд хамаг харуулсан цутаж эхэлдэг. Атлант очоод тэр жимсийг авчаад энэ жимсийг би эзэнд нь авчиж өгье гэж хэлдэг. За одоо Hercules-ийг орхих чинь гэдэг нь одоо мэддэг. Тэнгот нь арга зал хэрэглээд би мөрөн дээрээ нэг жиргэвч тавиадах яа. Чи энэ тэнгэрээ нэг өргөчээ. Тэнгот нь Атлант буцаад байрандаа зогсдог. Hercules тэр жимсийг аваад яваад өгдөг. Тэгэхээр яаж ийн? Эрлэх зоригтой Баатар бас арга залтай, ов мэгтэй байх ёстой гэдгийг бас Hercules-ээр бас төлөөлүүлж штэ. За бас нэг юм зэрлэг догшин бодонгахаа аврах том бодонгахаа яадаг гэлээ. Тэрийг бас очиж дардагч гэдэг үлээ. За ярина Hercules-ийн талаар их олон домгийг бол Хомер бол бичсэн. За үүн дээр бас Аргонавтууд гэдэг бас агуу бүтээлээ бас бичиж ирсэн. Аргонавтууд гэдэг. Эртний грекүүд усан онгоц хийх ёстой. Тэгвэл хамгийн сайн усан онгоцыг Арго гэдэг нэг мундаг уран дархан хийж л дээ. Тэгээд усан онгоцыг Арго гэж нэрлэнэ. Усан онгоцон дээр суугаад аялаж байгаа хүмүүсийг Аргонавтууд гэж нэрлэнэ. За энэ Аргонавтууд одоо ингээд нийлээл маш их чимээ гаргаад буцаал холддог хадан дундуур ингэж яваад Кавказын нуруу руу очоод гэл одоо тэр их сайхан тэр одоо Аргонавтуудын одоо аялал Аргонавтуудын тулаан гэдэг одоо энэ гайхамшигтай сайхан бүтээлийг бол Хомер бол бичиж ирсэн. За тэгээд энэ Хомерийн энэ бичсэн энэ сайхан бүтээл өшөөч нь бас Хомер чинь Деметра бурхан Персефона хоёр гэдэг. Үр тарианы бурхан Деметра. Одоо Деметрас бурхан өөрийн үзэсгэлэнтэй охин Персефонатай хамт ингэ явж ижил тээ. Гэтэл Персефона үзэсгэлэнт сайхан гол горих байгалыг үзээд чадун жимсний цэцгэлжсэн цэцгээр толгоогоо чимээд явж исэн чинь гівэнт газар хагараад Хейдес бурхан хурж ирээд Персефонаг аваад яваад өгдөг. Тэнгууд нь Деметрас бурхан амар уйлж гашууддаг. Зевс бурханаас миний охиныг аваа яваад өччихээ. Би ингээд гашуудж байна гэж одоо хэлэхэд Зевс тэнгэр чи тэдэн сарын хугацаатай наад үхэгсдийн сүнснүүд байдаг газараасаа Персефонаг суллаа. Тэгээд Деметрас ээжтэй нь уулзуулж бай. Үгүй бол би чамайг хатуу шийтгэн гэж Хейдес бурханд одоо зарлиг буулгаж л дээ. Ингээд Персефона ээж рүүгээ буцаж ирээд уулзахад ээж нь баярлаад бүх дэлхий дахин хавар ногоо цэцгэлээл ногоо гөлөглж нялх ногоо ургаал тэ цэцгэлээл ингээл гэвч хугацаанд дуусны дараа яваад өхөр эргээл гундаал намар болоод одоо яг ингэж эхэлдэг гэсэнд одоо энэ байгаль улирлаа бас ингэж бурхадтай холбож грекчүүд одоо ингэж үдчил байна л да.
Тэ энэ чинь үндсэндээ маш богино хугацаанд 100 болоод өнгөрдөг ийм учиртай. Тий. Богино зунтай. Тий. Яг тэгж ингэж үзэж л байгаа л да. За. Тэгэхээр яаж вэ? Энэ Грекийн домог зүй хүмүүст маш их илэрхийлнэ. Зевс тэнгэр 12 охин тэнгэртэй. Энэ аж амьдралын юм болгон өөр өөр ингэсэн охин тэнгэрүүдтэй. За тэгэхээр чин Зевс түүний эхнэр Гера. Одоо Зевс ч өөрөө аянга цахилгааны бурхан тэнгэр. За тэгээд түүний гэрги тэ Хера огторгоо эзэнхэн тэнгэр. За түүний дүү. За одоо эхлэе да. Хайдис бурхан. Тамийн охин тэнгэр. Одоо тамийн бурхан. Одоо манайхан одоо буулгахдаа охин тэнгэр одоо Оросоос буулгахдаа Девад гэж төсөөлүүлээд байна. Үүнийг охин тэнгэр гэж орчуулж чадбайгаа. Тэгэхээр охин биш. Тийм ээ? Онгон дагшин тэнгэр гэж одоо буулгамаар байгаа юм. Би бол. Тэгэхээр одоо нэг тэнгэр нь болохоор зэрэг хайдус байх нь шүү дээ. Газар доорх тамийг захирч идэг. Тэгээд арслангийн арсаар хийсэн таягтай. Тэгээд одоо хайдус бурхан үргэлж биенээс нь ингэж гал гарч идэг гэл одоо ингээл ярьж байгаа юм л да. Дараагийнх нь болохоор зэрэг Посейдон 3 сэрээтэй 3 үзүүртэй сэрээгээрээ Посейдон газрыг гүнжиж байгаад ингээд хөдлөхөөр газар ингэж дайвалзаж ингэж хөдлөнө. Посейдон уурлаад эргэн тойрноо ингээд хамж ингээд одоо ингээд шидэгч гэдэг юм уу шидлэгч гэдэг юм уу догшрохороо далаад ингэсэн шуурга үсдэг. Посейдон бол далаад ингэсэн бурхан гэдэг. За тэгжээтэл дараад нь Гефест бурхан. Энэ бол уран дарахны бурхан. Газар доор одоо дарахныхаа ажлаа хийж яадаг болохоор хамаг нүд нүүрэн ингээд одоо гар үлнэ. Үнсхөө нуран болсон. Галтуулын дэлбэрэлт бол Хефест бурханы одоо зэр зэвсгээ давтаж байгаа одоо уурын зуухан юм аа гэл одоо тэгэж үзээд байна л та. Одоо гал тэнгэрийн бурхан одоо уран дарахны бурхан л гэж үзээд нь шүү дээ. Гефестиг. За харин Афродита гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр бол Афина оюун бэлгийн охин тэнгэр. Одоо оюун бэлэг, оюун ухаан, шинжлэх ухааныг одоо гэх юм уу да. За үүний дараа Аполлон яруу найраг урлагийн бурхан гэдээ одоо тэгж байгаа. Тэгээд дараад нь Хермес бурхан, худалдааны бурхан. Маш сайн худалдаа арилжааг дэмждэг болохоор яаж ийн бүх газар нутгаар явдаг болохоор нисдэг шахаатай, алтан шахаатай, шахаанда далавчтай. Яг таних ганц тэмдэг. Таних ганц тэмдэг нь тийм ээ Хермес бурханы. За үүний дараа нөгөө Дионис бурхан буюу Дарсны одоо Веноны бурхан юм л да. Дарс зугаа цэнгэлийн тийм бурхан гэж одоо Дионис бурханыг хэлж штэ. Тэгэд Артемида ангийн одоо охин тэнгэр ангөрөө Артемида бурхан бол ер нь ангөрөөг ивэдэг гэд. За тэгээд чинь бас одоо ингээд өөр бас бурхад байгаа л да. Нийтээр нь 12 охин тэнгэр байгаа. Зевс тэнгэрийн. Тэгээд энэ за энэ чинь одоо уран дархан болгон ингэж байгаа бол за тэгвэл одоо Гермес бурхан ингэжээ гээл те Хермес бурхан ингэжээ гээл одоо Хермес бурхан өөрөө чинь ивэг гэд. Аполлон гайхамшигт сайхан яруу найргийг хөгжүүлж урлагийг хөгжүүлдэг болохоор энэ бурхтууд бүгдээрээ дагалдагч архтуудтай. Аполлоныг дагаж явдаг одоо дагалдагч нар буюу туслагч бурхад буюу архтуудыг мүүзүүд гэж грекүүд тухайн үед нэрлэж ирсэн. Мүүзүүд. Наад чи Аполлоны мүүз биш үү? Наад чинь яста шүлгээрээ тийм. Наад чинь дуу хураараа юм. Наад чинь хөгжмөөрөө юм ч гэдэм юм. Наад чинь уран барилгаараа, уран зургаараа юм гайхамшигтай гэж ингэж Аполлоны дагалдагч мүүзүүдийг нэрлэдэг болохоор мүзэ гэдэг үг чинь энэс гарсан шүү. Мүзэ гэдэг үг энэс гарсан. За тэгээд одоо эртний одоо энэ сайхан уран барилга одоо сайхан хөгжүүлээ ч гэдэм юм. Хамгийн гол нь Хомер яг юун дээр бичээд байгаа юм бэ? Грекчүүд бичсэн гэдэг байгаа байхгүй юу? За тийм байна. Бичсэн. Хомер бичжээ. Юун дээр бичвэ? Папирус. Грекчүүд папирус хэрэглэж байсан. Тэгэд ер нь нарийн хулсан дээр бас бичиж байсан. Тэгэхээр эртний грекийн бичмэл болоо ер нь бол
папирус дээр ингэж бичигдэж явсан. Хомерын энэ бүтээлүүд бол ер нь дандаа одоо папирус дээр бичигдсэн шүү дээ. Тэгээд Одиссейн аялал, Илада, Одиссей. Эртний грекчүүд эрт цагт Илиан хотыг, Илана хотыг, Ионы тэнгисээс цааш орших Илиана хотыг эзлэн өөртөө захиргаанд оруулж чадахгүй байж. Гэтэл 10 жил үргэлжилсэн Илиан хотыг бүсэлжээ. Илиан гэдэг нь болохоор зэрэг Трой хот. За ингээд цэргүүд нь хуралдаад бид нар одоо эзэлж чадахгүй гэдэг ингээд аргадаж гойдаг, болохгүй бол таш урдж л байдаг. Одиссейс гэдэг одоо нэг Итакагийн хаан хүртэл бүгднийг ингээд одоо удирдах явж исэн бол эртний грекийн одоо агуу их бурхан Арис бурхан гэж байгаа. Дайны тэнгэрийн бурхан. Дайны тэнгэрийн одоо дайны хүн бурхад хоёр хамтдаа амьдарч бие биендээ хайр сэтгэлтэй болж бурхад хүний дүрээр газар дээр хүртэл буудаг болохоор зарим хүмүүсийн сэтгэлийг татдаг, зарим хүнд дурладаг ч гэдэм үү. Тийм ойлголт бол байсан. Арис бурхан өөрийнхөө нэг үзэсгэлэнтэй сайхан нэг бүсгүйд дурлж л дээ. Гэхдээ тэр нь хүн л дээ. Бурхан хүн хоёрын дундаас одоо гарч ийн гэсэн үг шүү дээ. Ахил бурхан. Одоо Ахил баатар. Ээж нь нөгөөдхий чинь мөнхийн устаа горхиноос ингээд хөлнөөс нь барьж хагаад угаадаг. Гэхдээ зүүн өсгийнөөс нь барьж угаасаар байгаад өсгийнд нь ус хүрээгүй. Өсгийнд нь мөнхийн ус хүрээгүй. Тэгэд нэг дайны бурхны хүү юм чинь Ахил бол маш сайн байлддаг. Ямар ч ном сумаар харваад сэлмээр цавчаад нэвтлэхгүй. Ахил бол их мундаг. Гэхдээ зүүн өсгийгөө сул талаа гэдгийг мэддэг болохоор өнөр төмөр сандаалтаа тулдаанд ордог. Ингээд Тройгийн баатар Хектартай тулалддаг. За тэгтэл Афина бурхан одоо ивээсэн байх нь шүү дээ. Одоо за би чамд им жад өгье гэд. Хэрвээ ингээд Хектар Ахилис хоёр байлтгал юм бол би Хектрийг ивэнэ гэд. Тэгжээтэл шидсэн жад болгоно нь урд нь оноод эсвэл хойно нь давж хараагаад болж өгдөгөө. Тэнгууд нь Хермес бурхан Ахилд хоёуг дуулга хийж өгсөн. Тэр нь нэвтэлтгүйгээд. Ингээ энэ хоёр хоорондоо ингээд одоо хоёр талын бурхан би нэг одоо энэ хоёрыг байлуулж исэн байх нь шүү дээ. Аль алийг нь ивэж яагаад. Тэгж байгаад Хектор Ахилийн өсгий рүү жаш идсэн гэж. Тэгээд устгасан гэж ярьж байгаа. Хекторыг. Нөгөө бас нэг их хуйлбар нь Хомерийн бас нөгөө хуйлбар нь Ахил Хекторыг алсан. Хекторийн дүү ахыхаа өшөөг авахын тулд үзэсгэлэнт сайхан Брисес гэдэг бүсгүйгээр Ахилийг өрхтуулж агаад сул талын мэдээд иргээд хайр сэтгэлээ болгож хайр сэтгэлийн болоож агаад тэгээд чиний хайртай хүний чинь сул талны юм гэж зүүн өсгий юм байна гэд. Тэнгуут нь тэрхтээ дайрж ахт нь өсгий рүү харвсан. Тэгээд Ахилад ингээд насварсан ч гэдэм үү. Ийм хоёр хуйлбарын тим домог зүү байгаа. Гэтэ ямар ч үсэн энэ домогноос эхлэн сул талыг Ахилес хийл. Ахилийн өсгий. Аливаа юмны сул талыг юу гэдэг байна? Ахилийн өсгий гэж ингэж нэрлэж байгаа юм. Ёгтлж хэлж шээ. Тийм, ёгтлж байгаа юм. За энэ Ахил бурхан одоо Хектор хоёр хоорондоо тулдаад олон жилийн дараа Трой хот ингээд сүнсэн гэж ярьж байгаа байхгүй. Гэтэл энэ бол домог дээр байсан. Худлаа. Зүгээр л энэ Хомерийн домог зүү дээр гарсан шүү дээ. Гисэн чинь Трой хотын малтар илрээд гараад ирчихэж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энэ хот байж. Трой хот чи одоогийн Стамбулын ойролцоо байгаа шүү. Туркийн газрын дунд тэнгисийн баруун эрэг хавцаа. Ишээ зүүн эрэг хавцаа. Энэ Турк, Стамбул, Анатоли хавцаа байдаг болол та. Трой хотын малтар илэрсэн. Турк чинь ийм юм биш. Доошоогоо түнэл тавь, метро тавь гэд инхэр зэрэг их ядаргаатай эртний хотуудын малтар илрээд байдаг. Түүхэн гой дурсгалын газар болгочоо дахиад инхэр зэрэг дахиад илрээд байдаг. Турк чинь нэрээс газар доогор юм хийхэд бас хэцүү газар юм байна шүү дээ. Тэр нөгөө төслийн мэрэгжилтэн тэр чинь хувьд бол Турк бол ерөөсөө ажиллах ямар ч хэцүү газар. Чи хуулинда тийм түүхийн дурсгалт газар олдсон газар бол тэгж метро энтер барьж болохгүй. Газар доорх юм яаж болох юм чинь төлөвлөж болохгүй. Тэгээд яаж ин туур олгоол
одоо түүхэн хамгаалттай газар болгоол. За яг энэ хаваар нь энүүгээр нэг тэгвэл ингэж шийх зэрэг дахиад нэг юм илэрчдэг. Дахиад нэг ил хот илрээд байдаг. Энэ Стамбулын Туркийн газар чинь бас их тийм байна. За ямар ч хэлсэн энэ Трой хотын малтлаг бол илэрсэн гэж ярьж байгаа. Хекторын одоо энэ тулалдж байгаа тэр ханийн зураг мураг маш сайн зурагдсан байна. Тэгэхээр зэрэг энэ яаж ин домог зүүгээрээ эртний грекүүд ингэж газар дундын тэнгис болон Ионы тэнгисийн газар нутаг бүр Египтийн хойд хэсгэр хүртэл аялж ирдэг үйжээ. Худалдаач арилжаа хийдэг байж хурж ирж бас ажиллаж амьдрдагч байж. Колонч байгуулдаг байж гэж ярьж байгаа. Колон гэдэг үг. Колон гэж байна. Одоогоор болохоор зэрэг нэг газрыг эзлээд өөрийнхөө тугийг зоохыг хэлэхгүй, өөрийн эзэмшил болохгүй. Тухайн үед колон гэдэг нь колончлогчд гэдэг нь цагаачилж ийсэн гэсэн утгатай. Эртний грекүүд одоо дотроо хоорондоо таарахгүй, яд одоо те зэрэг зэндаа одоо таарахгүй ч гэдэм юм хоорондоо дайтаад. Тэгэхээр яаж ин эрт цагт Зевс бурхан бүгдээрээ Олимп тэнгэрт амьдардаг юм аа гэдэг. Грек дэх хамгийн өндөр бол Олимп. Олимп тэнгэрийн орой дээр Олимп бурханыхаа орой дээр Зевс бурханы сүмээ ингээ барьдаг. Энэ Олимпд бурхад л амьдардаг. Тийм болохоор зэрэг онгон дагшин уул юм аа гэдэг. Одоо нэгс дархан цаазалж ин гэх юм уу да. Одоо манайхаар бурхан халдун уул байна ч гэдэм юм уу. Энэ богд хаан уулаа дархан цаазалчаад одоо яагаад ч байгаа юм бүү мэд. Болохоол байлгаад байгаа. Ер нь бол дархан цаазлаад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь Олимп тэнгэрт бол хинч хүрдгүй нь бол энэний орой дээр зөвхөн Зевс түүний 12 охин тэнгэр тэгээд мөн дагалдагч бурхадтайгаа амьдардаг. Ингэж үздэг болохоор Олимпийн орой дээр Зевсийн ордон, Зевсийн хөшөө ингэж одоо байгуулсан байна. Тэгэхээр яаж ин бурхад өөрсдийнхөө гэсэн оногдсон ажлаа хийдэг. Хийх ёстой мэ хийцгээдэг. Тийм болохоор зэрэг сурвалжтан бид нар чинь өөрсдөө язгууртууд бид нар чинь өөрсдөө бид нар өөрсдөө ч гэсэн тариагаа хагална. Өнөөдөр эртний грекийн язгууртууд бас тариагаа хагалдаг байсан шүү өөрсдөө. Харин бүгдээрээ чи бол ингээд дунд ангийн төвчний гар урчууд ийм хүн юм байна. Харин энэ боолууд юм байна. Энэ ерөөсөө өөрчлөгдөж болохгүй. Бах байдгаараа байх ёстой. Хэнийгэн өөрчлөх гэж оролдох юм бол үүнийг бурхантай тэрсэлж гин гэж үзнэ гэж эртний грекийн хууль засаглал руу ингэж оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ эртний энтгийн каст маягийн юм шиг бурхны л оногдсон тавилангаар бид явж байгаа. Тавилангаа зөрчих гэж үзнэ нь хадуухан шитгэгднэ гэж үзэж байсан байна. Яг ингэж үзэж байсан. Гэтэл ард түмний дундаас одоо тэмцэл гарч ирэх нь шүү дээ. Үгүй ээ. Бурхантай чинь хүртэл тэмцэлдэгч нар бас хүртэл байсан шүү гэж одоо яаж ийн Хомерын найрагл болон баяжиж эхэлж байна. Энэ юу вэ гэвэл Прометен тухай домог. За их алдартай домог. За бурхад галыг хүндрэлтнөөс нууж та нар даарч та нар гэрэл гээгээгүй харанхуйд даараараа та нар одоо ингэж яваараа та нуусын л тавилан юм аа гэж одоо Зевс тэнгэр хэлгэнжээ. Гэтэл Прометен галыг хулгаалаад хүмүүстээ очиж өгч. Үгүй дулаац. Энэ гэрэл гэгээг та нар харанхуй гэрэл гэгээтэй болго гэл. За ингээд одоо яаж Гефст бурхнаас галын хулгаалаа хийцэн. Тэгэхээр зэрэг Прометег Кавказын алс хол дорн зүгт Кавказын улсад цовдлжээ гэж байгаа. Тэгэхээр эртний грекийн дорн зүгийн эцсийн хязгаар хүртэл явсан газар нь Кавказын нуруу байж. Яг энэ домог зүг дотроос нь олж авч штэ. Тэгээд яаж ин үргэлж өдөр болгон илгийн тоншуулах гэж бүргэдч хуйлгээдэг. Харин Прометен элэг тэр өдөртөө л эргээд урагчдаг байсан. Тэгэхээр Зевс тэнгэр улам хэлгэнэн аян цахилгаана буулгахад бөө хэлгэн Зевс тэнгэр минь бие байгаа цагт хүмүүс галтайгаал байх болно гэж хэлэхэд Кавказын тэрх хадад улсыг аян цахилгаанаар нэргэн нураагаад Прометег цовдлсон чигээр нь дарж алжээ ч гэдэм юм. Яг ийм үлгэр байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Яаж ин эрхэс дээдсийнхээ эсрэг тэмцэж ард түмнийхэн төлөө зүтгэдэг хүн Прометей шиг байх ёстой. Энэ бас нэг юм боолчуудын дундаас буюу ядуу ардуудын дундаас бас ингэж энэ сэтгэлгээ гарч ирж штэ. Прометейн тухайн домог.
Прометол юунаас ч үл айн. Харин дээдсэн идэлж хэргэлдэг имийг бид нар ч гэсэн бас идэлж хэрэглэх ёстой. Яг л бид нар адилхан хүн гэх мэтэр. За тэгээд энэ Грекийн домог зүг судлаад байвал маш их одоо гайхамшигтай л да. Бас нэг юм байдгийн. Одоо энэ улс төрийн түүхэнд маш их орж ирж байгаа. Одоо одоо хүмүүс их гайхаад байгаа юм. Улс төрчнөл энийг мэдэх байх таа гэдэг. Хефес бурхан Дионорис буюу дарсны бурханы нэг өргөмөл охинтой нууцаар хайрцагтай болж илдэ. Тэгж гардэ. Тэгээд тэр хоёрын дундаас нууц хүүхэд гарсан. Тэр охиныг нэг охин төрдөг. Тэр охиныг Пандора гинэ. Гэтэл за яах вэ? Галын уран дарахны их бурхан те Гефест бурхан. Чи ингэж одоо ямар ч байсан өөр хүүхдээ олсонд баяр хүргэе. Тийм болохоо зэрэг бид нар өөр хүүхдүүд чинь бэлэг өгье гэдэг. За ингээ амуу тарианы бурхан, үр тарианы бурхан тийм ээ. Очоод гоё үр тариа өгж л дээ. За дарсны бурхан Дионис бас ингэж очоод үр тариа өгж. Гих мэтэр ингээ одоо тий дарсаа өгж бүгд гоё мөгж л дээ. Гэтэл Зевс тэнгэр энийг хизээж бити онгоолгоорой. Тэгтээ энийг чийлэх хувьдаа хадгалж байх юм байна гэд нэгэн хайрцаг өгч л дээ. 18 нас хүрээд насанд хүрээд ирлүү 20 нас хүрээд ирэхээр Пандора гайхч л дээ. Энэ яг Зевс бурхан надад юу гэсэн юм болов? Хэрвээ энэ хайрцгийг нээдэг юм бол чи дахин хизээж хаач чадахгүй гэж хэлдэг. Нэгэнд миний бэлэг юм чинь гэд. Тэгээ ямар ч л байсан энэ хайрцагт нь хүрэхгүй байлгаад байдаг. Нэг өдөр бүр сэргэлэнтж байгаа хайрцаг авч жагаад нээхэд дотроос нь гуниг гай гамшиг зовлон гачаал нулимс шаналл харуусал маш их муухай бүхэн тэр хайрцагнаас уурган гарч ирж одоо урсан гарч ирж буцаад хаах гээд хаач чаддаггүй. Ийхүү Пандора яах гэж би онгоолгоо. Зевс тэнгэр хилээд ахад би яагаад онгоолгох шүү одоо хаач чадахгүй нэ гэж дэндүү их харамсан уйлж өөрөө тэр гай гамшигтай орооцолтно. Үгүй болжээ гэл одоо нэг тийм бас домог байгаа. Тэгэхээр одоо юм байгаа. Пандорагийн хайрцгийг нээчих гээд байгаа маа да янзна. Гэл одоо яриад байгаа шүү дээ. Бүр сүүлдээ зауучлаараа одоо 21-р зууны төр зур нэг жишээ аваадах юм. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг сунжруулж байгаа нь яваанда Пандорагийн хайрцгийг нээж байгаа нь хүнд ч ойлгомжтой боллоо хэмээн Европын политикчид улс төрчнөр үзэж байла гэдээ одоо ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Пандорагийн хайрцаг нээх гэсэн ойлголт чинь эндээсээ байгаа шүү. Энэ эртний Грекийн домог зүүнээс шалтгаалж байгаа шүү. За ер нь бол ингээд эртний Грекийн бурхад бол яг өшөө цааш нь явал бас зөндөө юм байна. Энэ болгоныг одоо хэлээд яах вэ? Харин манай эртний өмнөх 5 дугаар зуунд Грекэд 24 үсэгтэй модон самбар папирус дээр бичсэн одоо бичиг үсэг зохиогдсон. Эртний Грекийн бичиг 24 үсэгтэй юм байна. Тэгээд хүүхдүүдийг 7 наснд нь шууд сургуульд оруулдаг. Ядуучуудын хүүхдүүдийг ч гэсэн бас оруулдаг. Боолуудын хүүхдүүдийг оруулдаг бай. Дундаж ангийнхныг оруулдаг. Тэгээд тэднүсийг зөвхөн 7 настад нь оруулаад 16 хөрөнгүүд нь биш 15 хөрөнгүүд нь гаргад юм байна. Нэгс 8 жилийн сургалттай юм байна л да. Тэгээд нөгөө сурвалжт язгууртай хүмүүсийн хүүхдүүдийг заавал 17 хүргэдэг. 18 хүргэдэг. Тэр энэ 10 жилийн сургалт ер нь гимназ маягийн ойлголт 8 төгсөөд темст англигдах маягийн ойлголт тийм ээ. Яг энэ грекчүүдээс гарсан байх магадлал өндөр болж эхэлж байна. Грекчүүдээс гарсан байх магадлалтай. Тэгээд бидний тэгин тэгдэг гэсэн юм аа. За өстөө орч чадаагүй юм уу? Улаан шуганы дор орсноо. За хөдөө аж ахуйн темсэс хойр ирсэн шүү. Аваа яваарай. Баян чандманы темсэс хойр ирсэн шүү. Аваад яваарай. За тэгээд тэнцээ одоо комбайнчин болон тракторчин болон дүр ажилчин анги одоо техник мэрэгжлийн сургууль одоо тий улс их оронд ажилчин хэрэгтэй гэж одоо ингээд эмэгтэйчүүдийн нэрмлийн үйлдвэр, оёдлын үйлдвэр, нэхмэлийн үйлдвэр ч гэдэг юм уу. Гих мэтэр ингээд авч явдаг. Тэгэхээр энэ яаж вэ? Ардын хүүхдүүд 8 жил сураал
эцэг ихтэй тусал газар тариалангаа очиж хөгжүүлэх харин сурвалжтнуудын хүүхдүүд ингэ цааш явах хэрэгтэй. Ард түмнийг грекээр демосчууд гэнэ. Сурвалжтнуудыг архонтууд гинэ. Харин төрийн удирдагчийг хегамон гинэ. За ингээд грекэд одоо нэг юм сонин юм юу байсан байна. Ойлголт байсан байна. За тэгээд ер нь папирусыг одоо ингээд одоо бичээд 18 нас хүртэл сургаад цаашаага тэгээд өшөө юм бас оролцуулдаг. Дайн болох юм бол ард түмний хүүхдүүд явган цэргийн айрамд алба хаадаг. Сурвалжтнуудын архонтын хүүхдүүд морин цэргийн алба хаадаг байсан байна. Сурвалжтнууд хоорондоогоо хичнээн хоорондоо ингээд тэмцэлцэн чи ард түмэн сүлдээ ард түмэн зүхтаагаад дөрвөөд өөр хотууд руу өөр арал руу явдаг. Тэгээд их сонин. Тинчээ дарлагч чанггүй цөмөөрөө сайхан тариагаа тариад ямаагаа саагаад 10-аагаа гурилаараа талхаа идээд шар будаага агшаагаад цөмөөрөө сайхан амьдрийгэд нэг хажуудлын нэг арал руу очичоод тэндээ бас дахиад ангид нийгэм үсгээд. Тэгээд бас таарахгүй байж байгаа дахиад нүгөө явна. Бас нэг өөр газар очино. Тэндээ бас ангид нийгэм үсгээд байна. За үүнийг колон гэж байгаа шүү. Харин уучлаарай. Нийтээр тэгш чаргадаг. Утопи арал гэж хаач байдаг юм бэ? Заавал нэг газар очиод нэг ийзэм үсгэждэг юм байна. Энэ зүгээр энэ хүний харан шил юм да. Энэ нийгэм хүнээс салахгүй. Хүний харан шил. За яа чи ингэж грекүүд одоо ингэж явж исэн. Харин грекүүд бас их одоо дайн байлдааны нийгэм бас их байсан болохоор ер нь бол хүч чадалтай хэр зэрэг болж гинэ гэдэг юм бас их шалгана. За охтууд хэр гоо үзэсгэлэнтэй болсон байна. Гэдгээр охтууд бас ингэж яаж юм оён юм нэхэн ийм юм ойлоо ийм нэхлээ гэд ингэж явдаг бол хүүгүүд хэр зэрэг чадaltaй болсон байна. Одоо дайн байлдаан болох юм бол яах юм? Одоо өөрсдийгөө хамгаалах, эх орноо хамгаалах хүүгүүдэр нь хаа байна? Аль шалгая гэдэг байж л дээ. Ингээд бүгднгийн ингэж шалгаад одоогийн Полипинесийн ойролцоо хамгийн анх хүний түүхэнд манай эртний өмнөх 776 онд Олимп зохиосон. Олимпиад газар хийсэн шүү дээ. Тийм, Олимп гэдэг газар хийсэн. Олимп гэдэг тосгон байхгүй юу? Эндээ хийсэн. За, байлдааны зээрэнцэг хэр сайн шидэж чаддаг бай энэ хөөгүүдээс гингут нь ингэж барьж байгаад эргэлдэж байгаа шиддэм байл да. Зээрэнцэг шидэл. За, хэн бөөрөнцөг шидэж чаддаг бай гээл. Тэг ингээд нэг урдаа нэг үзүүрт бөөрөнг хийв. Осоор барьчаад ингээд дүүгүрдэж байгаа өөрөө газар дээр нэг эргэлдэж байгаа тавьдагч гэдэг юм уу те. За, тэгээд яаж юм? Хэн ударган цодоодоо сайн бай буюу боксing спорт. За энэ бол хамгийн анхны Олимп. Хүндрэлтний түүхэнд болсон ер нь Олимп. Төрүүлсэн аливаа нэгэн хүнд нь Грекийн өнцөг болон бүрээс энийг үзэх гэж цуглардаг. Бүгдээрээ бүх хот улсуудаас оролцох гэж. За тэгээд хин нэгэн төрүүлэх юм бол тэр нь хот улсдаа шууд хөшөөгийн бариад тэрнийгээ бол чемпион болгодог. Тэгээд лаврын авчаар хийсэн одоо үзэсгэлэнтэй сайхан гоё. За чи төрүүлсэн шүү гэд ингээд одоо тэр толгойд нь зүүж гиснээр энэ одоо олимпийн алтан медаль, мөнгөн медаль, хүрэл медальтай олимпийн медалийн болцол гэдэг ч юм уу тийм ээ. За яг энэ юм чинээс грекчүүдээс ингэж үсэж байгаа. Олимпийг ингээд үзэхээр ер нь бол яг анханасаа цэргийн зорилтойсэн шүү. Тий. Жад шиддэг, гүйдэг, зээрэнцэг шиддэг хэр чи яг бүгдээрээ нөгөө цэргүүдийг хөгжүүлэх, бэлтгэх зорилттой байж байгаад тэгээд даандаа нөгөө спортын тэмцээн болоод. Энэ нэг ослого 4 жилд нэг удаа болдог гэж байгаа. Тий. Гэхдээ олимп болохоос яг 1 жилийн өмнө бүх хот улсуудад мэдээ өгдөг. За хэн оролцох юм гээд. Хэн оролцох юм гээд. За манай хот улсаас та жинхэнэ мундаг баатарлаг хүч чадалтай нь хэн нэлээ. За чи яв гээл те. За чи бас яваарай гээл. Чи бас яваарай гээл ингээл. За манай олимпийн төрлөөр. За бөөрөнцөг шидэл дээр бол чамаагс та барах хүн байхгүй. Чи явж чадар те. Жад шидэл төрөл байсан. Тэгэд бүр тэрэгт цэргийн уралдаан хүртэл болдог байсан гэж байгаа байхгүй. Тухайн үед. Тэр энэ яаж дайн байлдаанд хэр зэрэг бэлтгэлтэй байгаа бай. Үүнээс шалтгаалж байгаа юм. За тэгээд төрүүлэх юм бол нөгөө бурхт энэ болгон чинь ерөөсөө нөгөө бурхныг дахин шүтэх. Бурхтыг одоо юу гэдэг бурхны төлөө хийж байгаа үйлдэл гэж. Тийм, бурхны өмнө өөрийгөө би бэлэн байгаа шүү. Зевс тэнгэр минь таны өмнө бэлэн байгаа шүү гэд ингэж харуулж байна. Тэгэхээр энэ Хомерийн үедэр тулгуурлан Грекийн одоо энэ юу үсэж штэ. Одоо арт түмний сэтгэлгээ, арт түмний аж амьдрал үсэж штэ. За, үүний дараа хамгийн анх Грекэд театр үсэж байгаа. 17 мянган хүний суудалтай.
ийм том театр бол анх Грекэд үүссэн. За тэгээд театрт одоо ингээд янз янзын жүжиг тоглодог. Хүмүүс бүр хоол ундаа бэлдээд базаагаад ингээ хурж ирээд жүжигийг ингээд бүр хонон өнжин үздэг байсан юм байна л да. Ингээд эмгэнэлт жүжигийг грекээр трагеди гин. Одоо трагеди. Орсоор трагеди гэж тавьчихж байгаа. Уул нь трагеди гэж байгаа юм. За хошин жүжигийг болохоор зэрэг комеди гинэ. Грек энэ бол грекээр ингэж гарч ирж байгаа. Грекээс үүсэж байгаа шүү. За энэ хамгийн алдартай бол одоо театрын эмгэнэлт жүжигийн мундаг эцэг бол тэг мундаг зохиолч бол Эсхэл. Эртний грекийн том философч шүү дээ. Эсхэл. За тэгээд энэ хаданд хадагдсан Прометей гэдэг агуу том бүтээлээ Эсхэл бол тавьж ирсэн байх нь. За тэгээд байж итэл бас мундаг сэтгэгч, эртний грекийн сэтгэгч софист үзэлтнүүдийн нэгэн гишүүн. Тийм ээ? Софокл. Бас л эмгэнэлт жүжигийн бас мундаг төлөөлөгч шүү дээ. Антигонаг тоглуулж ирсэн байна. Энэ Антигона бол ер нь бол нэн эртний анхны бүтээл шүү дээ. Антигона тоглож ирсэн байна. За тэгээд мөн хошин жүжиг тоглоно. За хошин жүжиг нь болохоор зэрэг яах вэ нэ? Ноёд язгууртнуудаа тэнэг мангар ховдог сувдаг шунхаа ингээ буруу зүрүү гэдгийг шоолдог байсан. За энэ хошин жүжиг болон ягт үлгэрийн майстер нь бол Изоп. Тэгтээ Изоп өөрөө боол явж исэн сэтгэгч л те. За одоо яаж чинь энэ эртний грекийн театрын үүсэл одоо үүнээс ингэж эхэлсэн байна. Мөн ингээд цаашдаа зөндөө юм үргэлжлэнэ. Тэгээд төр зуртаа одоо цаг маань баг байна. За энэ хүрээд ингээд төр завсарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар доктор Батар эрүүл мэндийн ус хамтран ажиллалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Та байнга л ядраад байна уу? Цайр, магний, кальцаар баяжуулсан Dr. Water эрүүл мэндийн ус, эрдэсийн нөхөн. Water Bat Better.